Мэл богдын саран мэт шав райчин дорж давгийн цадиг. Анх дугаар зохиол. Хоёр зүйл санаагаар эрхлэн төрж номын тулд бэрхээр явсан зохиол. Эртний төрлийн өнгөрсөн зохиол. Асран нэгүүлсэгч мэлт мөрөгмөө, авран сойрхогч дэлвт сүгдмөө, аварч насны шидийг өгөгч аюуштор залбирмөө, алдарсан очрын явдлыг ийн дурдмөө, намаа гүрүү дэва дагины, бурхан багш хийгээд хоёр үнэн дээд ном, бурсан хувргууд авралын орны манлай болсон бүрэн айдтдын шидийн үйлсийг өгөгч итгэл, богд үндсэн лам бурхан хийгээд дагнаст, юр би тэргүүтэн зүрхнээсээ сүсэлж итгмөө, их амгалангийн цоврал үгүй бэлгэс, үлгэрээр чимсэн, ямраар үзвээс ханаш үгүй очрын бийт, югүйтгэл үгүй 3 цагийн бурхны мандлал үлэл үгүйе төгссөн, гэтлэгч райчингийн очрын бийд бүхийч мөрөгмөө, хэтэрхийе эсруагийн 60 үеийн эгшигт дуугаар хидий тарин судар шаштар өвдөс тэргүүтэн хинээс бэр утгасыг үлхүүе ухаад алин алнаар номхдох үед аяа очрын аялгуугаар амтныг ханган зохиосон авран гэтлэгч райчингийн хилнээ мөрөгмөө, аль гэмт чуулганы хоёр тэгүүдрийн хамаг хэрийг төвчээд асар хидий бүхий ямраар мэдэж юр мэдхийг дэлгэрүүлэн газар мөрийн эцэст хүрээд дээд олсон очрын сэтгэлд хагархаяа гэтэлгэгч райчингийн зүрхнээ мөрөгмөө, хамаг 3 цагийн ялгуусад луга ялгал үгүй гайхамшигт 3 биеийн бүжгээр тийн үзүүрхэгч үл барагдах чимгийн сэтгэшгүй эд ховлгаанаар үлэмж гэтэлгэгч манлай эрдэмтдээ мөрөгмөө, үнэн амарлангуй номын агаараас үл хөдлөн үргэлж хүсгүй мөрийн нэгүүлсгүй дүр ховлгаан өнгөт биеэр аль сансарлуугаас сац амтны тусыг зохиогч ариун үлээр цогтойо бадруулан гэтэлгэгчтэй мөрөгмөө, асар сэтгэлээр ховлгож илт бүртгэн тахилын үүсээр далай мэт дахиад авирт 3 цагт өөрийн нүглийг хоцрол үгүй намжлаад маш чиний зохиосон тэргүүтэн буйнд даган баясалсан магад амтны тусын тулд номын хүрдэн орчуулахыг дурдаад мануу муу эргэлийн эцэс хүртэл нирван үл болон суун сойрох залбирсугай мартал үгүйе өөр бусдын буйны дээд хутагт өрөөсүгэ богд юугаа дээд үйлдвэр гайхамшигтын туужийг боловсруулан амтныг туслахын тулд өчүүхэн зохиосон бодтойо нэгүүлсгүйе хайрлаад айдтэлэн сойрхоо богино бус окторгуй лугаа сацуу болгон үйлсийг маань өршөөтгөө тэнгэр хийгээд амтэн нугуудын цогт аврал ариун эзэн тэнсэл өгөө эгүүзэрсэн их эрхэд райчин алдарсан очир химэн тэмдэгтэйе наран саран мэт бүгдэд нэр нь алдарсан тэр богд юугаа баршгүй чимгийг хүрднээс тууж болгон их хөвчлэн төлөвлөж олноо үзүүлэн өгүүлнэ, юр огоот мэдхгүй тонилхгүй мөрийг гийгүүлэн үзүүлэгч юутгэл үгүй юр мэдхгүй гээгэн төл химэх юр үүнийг 3 зүйл утгаар ялгах буй эртний төрлийг өнгөрсөн зохиолыг судар болгон өгүүлэх хийгээд идүгэхийн төрлийн зохиол тууж дэлгэрүүлэн үзүүлэх ба эцэс ирээдүй төрлийн зохиолыг удируулсныг өчүүхэн өгүүлэх буй заа. Эртний төрлийн өнгөрсөн зохиолыг судар болгон өгүүлэх нь Бурхны огоот арилсан орон болсон дор бус номын агаарын гэр суданд анхны бурхан саман додроо очир дарын бие зарлиг сэтгэлээс хувилсан ёсон хязгааргүй болсон сэтгэшгүй химээх их орноо бүжгийн бурхан болон амтныг тусалсан бүлгөө цэцгээр чимсэн шүтээний зүрхэн орноо их цаст далай дах бирузана бурхны барьсан бадмаас 25 үрс болсонд түүний төв дундах гэрэл тоглосон эргэлийн ахуй орон химээхүйе тэнд үйлсийн зүрхэн богд болон амтныг их тусалсан бүлгөө үл ялагдах эргэлийн энэ орноо тэнд огоот зохиосон химээх оронд эцэг нь сайн өглөгт хийгээд их нь дээд өглөгт хоёроос ширвүүр балгаснаа төрөөд чандман ирэх нэрт болсондоо
Сайн явдлын хүрдэн химээх бурхнаас ном сонсоод тэндээс насаа игүүтгэн амгалан тойрол химээх твийн алдрыг баригч окторгуй химээх балгаснаа эцэг нь цахилгаан гэрэл хийгээд их нь огоот үзэгслэн химээх хоёроос сайн өглөгт хөвгүүн болж төрсөндөө буйны оюут бурхнаас ном сонсон чандман биеийн үзүүрээ илт хутгийг олоод бас амтны тус дээд сүндэлмаа багш хөвгүүний өмнө тэнгэрсийн баясгагч эрэхт хөвөн болон төрж зарилгын хураалыг бүртгэн зохиолоо. Үл ялагдах эргэлийн орноо эвдэрл үгүй гэрэлт багшийн дэргэд дагинсыг номхотгогч нэрт хөвгүүн болон төрөөд би зарлиг сэтгэл эрдэм хийгээд үйлс тавуулын үндэсний хураалыг бүртгэн зохиолоо. Дулаан чийг тогтсон сүндлмаа гэрэлт орноо аюулаас ивээгч зөөлөн цогт багшийн дэргэд бодисүн явдалт хаан химэн ховлаад хамтдсан тогос цог гарахын барьсан шүтэн зарилгаас хураан зохиолоо. Их нууцаар хангасан үхтлийн орноо хүчин төгссөн залуу багшийн дэргэд үйлсийн хүчит бодисүн химэн ховлаад эцэг их үндсэн нүгүүдийн үлдсэн зарилгийг хураан зохиолоо. Дээд хутгийг бүтээх очирт орноо элт төгссөн хаан багшийн дэргэд очирван бодисүн химэн ховлаад ямагт үнэмлэх зарилгийн номыг хураан зохиолоо. Маш үзэсгэлэнтэйгээр сайтар зохиосон орноо их очирдар багшийн дэргэд нууцын эзэн очирван химэн ховлаад зарилгийн бүгд аймаг үндсийг хураан зохиолоо. 33 тэнгэрсийн орноо очир садва химэн ховлаад зарилгийн их дуурсгалыг хураан зохиолоо. Бас бус мянган бурхны сэтгэл үүсэхгүй цагт номын бодисүн болсонд тэмцэлтгүй бэрх залуу багшийн дэргэд хутагт хөвгүүн нэрт болж илт дээд хутаг тэргүүтнийг бүтээснийг юун өгүүлэх бүлгөө. Тэндээс ялж төгс нөхцөн Шакьямунигийн дэрэгд нь дотн агч ананд болон зарилгийн анги судрыг бүртгэн хураагаад Шакьямуни бурхны орон хийгээд шашныг нь эзлэн яваад тэнд шанийн дээлт хийгээд дайныг дарсан үд цаг химээх ба бүнди бодисүн гурвуулд дураар шашныг бүртгэн хатангатган эзлүүлж тэндээсээ үржин орноо Индра-боди хаан болон төрөөд цогт нууц хураангуйг залбиран бас зүүн зүгийн шамблын орноо сайн саран номын хаан болон төрж төгс цогт цогцолсон тутраг химээх хийддэх суврагад цогт цагийн хүрдэн залбиран зарилгийн номыг бүртгэн зохиогоод заяа точир болон төрөөд мөнхөө нууцын эзэн болж шашныг дэлгэрүүлэхүй эхэлснийг юун өгүүлэх бүлгөө. Тэндээс бас төвдийн цаст оронд их нэгүүлсэгч заагаар Варди хааны үйлсийг бүтээхийн тул хувилгаан уран түшмэл болоод тэнд судар тарин хийгээд шашныг дэлгэрүүлэхийн тулд бандтай их хилмэрч Бирүүзнаа боллоо. Хилэнцэж чуламсын ханыг номготхын тулд удирдуулсан бурхан зогточор эхлэн олонтоо төрөл оллоо. 2 дугаар идүүгээ хин төрлийн зохиолын туужийг дэлгэрүүлэн үзүүлээ. 3 зүйл утгаар ялган өгүүлэх үний анхан урд үүнд санснаар сансар эрхлэн төрж номын тул бэрх явдлаар явсан ёсон хийгээд дунд сонсох сэтгэх бүтээх гурвыг зохион бясалгасан онлын туйлд хүрсэн ёсон ба эцэстээ орон хийгээд мөрийн зэргээр явж 3 биеэр илт амтныг боловсруулан зохиосон ёсон болоо. Эрдэнэ биеэ твчил үгүйе өөрөөр төгс хувтан арилсан сэтгэлтнээ цаглашгүй хувилгааныг үзүүлснээ дагнас лам болгон элдв тахлыг барин одоод арилсан окторгуйд залж одсон ёсон болоо. Анх урд төрлийг олсон биеэр номын тул биеэр бэрх явсан ёсыг бас 3 зүйлээр адилтхан магтцугай. 1. Хувилгаан биед хүмүүний оронд төрөөд биеийн эдэр дэлгэрсний энэ тэргүүн зүйл. Эмахо гайхамшиг сэтгэл нь номын чанар үл хөдлөх окторгуй мэт бөгөөтөл гажуу үгүй биеийн элдв номыг цогцолсон үүлэн лүгээ ялгал үгээгүй. Гагт зарлиг нь аршааны хурмит амтныг хангасан гаслан арилгагч лам минь нарчлан оюуны бодмыг дэлгэрүүллээ.
Ажинад тэргүүлшгүйгээс хураах арилгах эцэст хүрч бөгөөтөл бид эхлэн хамаг амьтныг саймарт удирдахын тулд ариун сэтгэшгүй зохиолын ёсыг үзүүлсэн алдаршсан лам минь бүгдийг эзлэн ялгуух болтугай. Тунмал нарны гэрэл үгээ ялгарл үгүй усна нь тус цог жавхлан сөмбөр уул мэт ёсна нь дулдууцсан номд дээлэн завсар дах үйлчлэн бүсэлсэн нь тунмал алтан уул мэт төгс оюунтнаа зогтойо агсан дунд нь авир тусан баригч цагаан шүдний иргэсийн дунд амтныг баригч цахилгаан жарган наадах нөхөр машид асар очир зарилгаар үйлсийн эгшгийг дурсахын тулд аль сайн гიშгтэн залуу тогсчлон баясалсан бүжиглмүй тэд чивэлт хоёр түүтгэрийн үлнээс ангижирсан окторгой мэт сэтгэлээр чухал ялгуугсдын сайн зарилгийг Рахухигээд оддыг үзэгслэн эрхчлэн хүрээлснээр чадагч Шакьямуны шашныг гүмүүдаачлан элт дэлгэрүүлснээр чанар алдаршсан толмаш бэрх үзэгслэн аврал сүндэлснээр эсрүн хийгээд эрхт тэргүүлэн төгс алдаршсан тэнгэрс хийгээд эрхэн олон мэрэгд оройн чимэг болгон өргөөд элдв тахлыг зохион үргэлжид тахигдсан бишрүүлээд Эрдэнэт ламда алгаан хамтдган бүгдээс мөргсгөө сүгдөөд 3 цагийн ялгуусан бурхан 3 эрглийн дээд удирдуулсан 3 орны номын хаан бүгд судар дандарсан эзэн бүтээхүйн арга хийгээд увдсын далай 2 үгийг орчуулах их хэлмэрч үндсэн лам нарын зүрхэн хөвгүн нотлон бүгд номыг гэгэндээ авахснаар номлохын үндсэн зарилгийн хүртээлийг эзэлсэн дохио үндсэн удирдуулсны их ноён сонсохын үндсэн бүгдийг амийг баригч мод үнэмлэхүү үндсэн ухсан ирэхэд хэрэглэн хүсэгдэх үйлс нь окторгуучлан бүгдэд түгээмэл болон энэтхэг төвд хоёрт адил талаас ангижирсан югүзэрсийн эрхт их мэлрава мишээсэн очир химээхийн ахмад хөөгүүн гэтлэгч их райчин алдарсан очир химээ нэр нь огоод алдарсан энэ бөгөөд биеийн төрөл авсны ёсонд дөр болоо дөр вальбуу химээх бөгөөс цаг хийгээд орон ба овг язгуур дүрсийг үзүүлсний ёсон хийгээд ихийн умайд ороод рид хувилгааныг зохиож үзүүлсэн ёсон ба төрөөд сац сэтгэл таалагдах мэд явдлаар бусдын сэтгэлийг хөдөлгөж урвуулсан ёсон хийгээд хатуу бэрх явдлаар явж заваад магад гарахыг төрүүлж үннийг илт үзээд ламын өмнө дээд шашинд орсны ёсон болоо. Энэ урд цаг хийгээд орон ба дүрс үзүүлсний ёсон. Тэргүүл шүгэ цагийн урд 3 биеэр бурхан болоод харанхуй төвд адил төвдийн орныг 5 цүвийн цагийн амтныг номхдохгүй ухаад ордыг үдсний ёсно. Их Бирузана бурхны Бадар аяганы дээрх 2500 жива тоотон орны дунд нь 13 орон бүлгөө. Түүний завсар үл альжаах ертөнцөд чадагчийн эрхч Шакьямуныгийн харьяат 12 хэсэг газрын өмнө зүгт замбуутыг бүлгөө. Түүнд орд улс ялгална маш олон бөгөөтөл умар зүгийн цаст сэрүүн өндөр хөвч ариун орон догшин цаст уулын хөмхийд гэтлэгч их нэгүүлсэгч Ария Авологиди хийгээд гэтлэгч дарих 2-ын сахихгүй орон төвдийн орон дах олон харилгийн орноос хитрхийе болсон Ари гүнтэнгийн цухал гол дах улсын хүрээнд балгастын нэр нь өлгийн цухал цагаан хүрээ хэмээх бүлгөө. Овг язгуур дүрс үзүүлсэн ёсон нь язгуур нь харлаг язгууртны дотроос хитрхийе дээд болсон тарин төрүүлэгч төгөлдөр номын язгуурт овг нь догшин ир гал Тэнгэрийн эзэн химээгдсэн үүсгэл төгсгөлийн олон эрдэнэ лүгэ төгөлдөр болсон түүний хөвгүүн нь залуу алдар химээх эцэг ба хийн дүрс нь очир дагнын бэлэглүгэ төгссөн нэр нь Рамо оройн зүл химээх бүлгөө. Ихийн умайд ороод рид хувилгааны зохион үзүүлсэн ёсно. Улаан нүтэд химээх эр модон жилд Адаага Вади химээх орноос олон бааттууд Дагнис ба Тэнгэрийн олон хөвгүүдээр хүрээлүүлж удирдаа докторгуугаар цэмб дэлгэж татсан мэтийн мөрөөр 5 өнгө гэрэл цацруулсаар ирээд ихийн умайг ариутгаж окторгуугаас үзээд
таван салаад шил очрын дүрээр гэрэлтэйе ирж ихийн умайд орвос тэр цагт хамаг чуулсан бурхан нугууд нэгэн аялгаугаар өгүүлрүүн нууцын эзэн төвддөх амьтны тусын тулд ховлон төргөө хэмээн дуу гарлаа. Бурхан хийгээд бодисон нар нугууд сонсож үзээд газар хөдлөх ба дуун ба гэрэл ба гэр мэт солонго татахгүй тэргүүтэн олон зүйлээр гайхамшигтайа үзүүлсэнд айрыг гүнтэнгийн хамаг зүгүүдэд түгээмэл үзүүлвэ. Эцэг их хоёрт бээр зовхол сэтгэлийн төдийхөн бээр үгүй. Энэ насны юун санахаа хариулж гигэн жаргалан ухал үгүй сэтгэлдэн аваад баясгалангийн дүрийг зохиохын агаараас зүүдэнд нь баатар дагнсыг дахиж ариун гигэн сэтгэл төрхүйт болвой. Гутгаар төрөөд сат сэтгэлд таалах мэд үлсэн нь бусдын сэтгэлийг хөтөлж өөрийн эрхээр болсон нь тэр мэт олон эрдэмлүгэ төгссөн тэрхүү биеийг урд тэр хөвгүүнээ янаглан инхрийлж эцэг их хоёр олон зүйлийн үднээс дэвхэрлсэнд 10 сарын өөрийг төгссөн цагт ир модон хулган жилийн намрын дундад сарын ашруу баны одон эзэлсэн өдөр ховлон төрвэ. Тэнгэр нар цэцгийн хур оруулах ба хөгдөн хийгээд дэлдэг үнрээр англан төрчгөнтөл газар хөдлөхүй тэргүүтэн олон зүйл тийм гайхамшигтайа болсон өдөр ховлон төрлөө. Тэр учраа Милайхан хурмыг сайтар биедэн үүсгэж өгөөд өөрийн багш нь авшиг өгөөд ажиллаж нэрийг нь догшин очир хэмээн нэрийдвэ. Хүмүүний хөвгүүн адил бус бэлэг үлгэр төгссөн тэнгэрийн хөвгүүн лүгэ адил хамгийн сэтгэл бүлэгч нэгэн бүлгөө. Дүтгөр бэрх хатуу жил явдлаар яваад зовлон үннийг үзэж магад хатуу сэтгэлийг төрүүлээд ламд золгоод түүний дээд шашинд орсны ёсн. Хөвгүүн 7 наслсны цагт эцэг нь нян дармаа дагва химээх цагт хүрээд мөнх бусыг үзүүлэн эгүтгвэ. Төдөө их хөвгүүн хоёул сэтгэлэн зовж маш уйдсан цагт эцгийн ах нян барай химээх райчингийн эхийг нь авсан бүлгөө. Нян барай нь хилэнцэд баясаад өршөөх үгүй сүсэг бишэрлгүй намдул баясагч бүлгөө. Эхэн түүний ирэхээр болсон тул их авга хоёр тэр хөвгүүнд маш өст боллоо. Төдөө уйдах хийгээд ямар зовлонгоор магадгүй ихэд зовоох цагт дэрэгдэх айл иргэн амраглагчин бүхэн өгүүлрүүн энэ их бэлэгт бүлгөө өсгийг сургаас хялбраас сурах бүлгөө хэмээлдээд төдий эцгийн сургуулийн багш их талбагчийн дэргэд авчудаад үсэг уншлагыг сургаас үн удлуугүй дохиог үзүүлэхийн төдийхнөө мэдээд үлэмж хэтэрхий мэргэн болвой. Тэдгээр хүмүүн нугууд бас өгүүлрүүн. Энэ хувилгаан хөвгүүний сурхуун ёсыг шинжилвээс үзүүлэгч багшид адил хэмэв. Тэндээс тэдгээр улс нугууд судар уншуулахын тулд тэр хөвгүүнийг ураад түүнд цав цай сайтар өгсөнд хөвгүүн өөрөө өчүүхэн тэр ахуй цагт амарч жаргаад уншлагын гიშгийг их авга хоёрт өгөөс маш баясгалант болвой. Хувилгаан биед хүмүүний оронд төрөөд биеийн эдэр дэлгэрсний энэ тэргүүн урд зүйл. 2. Урд муу заяаны шалтгаанаар хатууд нөхцсний зүйл. Тэр цагт гэтлэгч их Милрава тэр бөгөөд гүнтэнгийн цагаан хадны очирт хоргоноо бусдын тусыг бүтээхээр суух цагт эрт мангаар гигэн гэрлийн агаарт гэтлэгч очирт Ягоны их өөд болж ирээд ин химэн зарлаглруу. Милрава чамд хүмүүний хөвгүүн наран мэт нэгэн шав, саран мэт нэгэн шав, наг шадар мэт 23, өөрөө бээр шид олсон 25, харин үл няцгүй төгс ухаант 100, дулаан мөрийг олсон их төрлөхийт 108, мөрийн зүйлийг барьсан евүүсэр 1001, номлуга барилдаж олоод үргэлж муу заяан дунахын мөрийг тасалсан цаглшгүй тоолшгүй ирэх бүлгөө хэмээн номлоод гүнтэнгийн хүрдний даваа химээх үед их заяатай саран мэт төрсөн хөвгүүн тэндээс ирмээ. Түүний тул чи тэр зүг одогдох химээн виван гэрээдийг үзүүлвэ. Гэтлэгч бээр цагаан хадны хоргоноос зэргээр гүнтэн хэрсээр одоод Ралагийн их халгаат хаданд суув. Тэр цагт догшин очир химээх хөвгүүн бүрүг хасар химээх тэр бөгөөд
хөвгүүн 11 насалсан бүлгөө. Нэгэн өдөрт авга их хоёрт хишгэн авч одвоос авга их хоёр үгүй ажгүй. Бус олон хүмүүс тэр голын ихэнд одохоо үзээд энэ юун бөө хэмээн нэгэн элчгийг унаад тэдний хойноос одвоос Рала хэмээх ямаан давааны доорд хадны хүндид ягүүзэрсийн эрхт мэлраваа сууж бүрэн аялгуулн номлох дууг илт сонссны төдийхнөр айдстад оршоод оюун нь гийж эрхгүйе бишрэл төрж дэрэгдэн хүрээд цац гөлөрч баясаад юун бээр санахгүй үл мэдэн өвүүлж сэтгэшгүйг оюундаан оруулаад нэгэн үед тэнд суваас тэнд бусад байр мэлаад буян өргөх үед хөвөн өөрөө уншлагын гişиг эдэн юугаа өргөөс гэтлэгч мэлаа зарлаглрун. Чиний өвөг эзэн тэнгэр тэр нь миний лам марвын тэтшээ бүлгөө химээгээд маш баясан зохиогоод гэтлэгч тэр цагт би аялгуулсгүй та сонсогдох химэн. Гэгэн ач үрсийн бүтээлийг үнэн дураар онон авагдах, хэрэглэн хичээж өөрөө зовон сурагдах, хизээбэр гүн нарийн бясалгал хөтөлбөр өчн ухагдах, сурав мэдв химэн, дурдлаар бүү ихэрхээ, судар номонд ихэрх хүүнэ, улсын номч химээх бүлгөө, сурмгаа түүнээ санаад, хоосноор насаа өнгөрүүлэх, идүгээ сургуулаар өчүүхэн сэтгэлээр явахыг өөрөө мэдэх бүлгөө. Эрхэн бясалгалын онлыг өчүүхэн мэдхүй цагт эрлхэн өгүүлэхүй омгийг бүү ихтүүл олонд эзлэл үгүй өгүүлэх үнэ их дагнас үл таалах ёсонд эндүүрл үгүй үнэн бүтээлийг өөрөө хичээгдэхүй оюунд ачит лам луга ангижрал үгүй явахгүй цагт авирд муу гэмтүүлсийг нь бүү атгаг л ахууд асар гэмүүдийг иний атгалахуна адстад үгүй болох ёсонд ариун сэтгэлээр эс химээхүүнээ өөрөө сайжрах танилахад хан нөхөр луга авшигын зэрэгт суухуя гавьяагүй зэргийн ихнээ залрахгүй бүү дурал санахуя хазгаа омгоор тангарах эвдрэх атаархуя хайрлалтан илүүхнээ өөрөө сайжрах танилахуя олон улсаа идээ гуйн бэдэн явахгүй да онц номын үйлсээр хүнийг хууран аргалахгүй бүү сэтгэ оюунда огот хуурах дурлахуна одмын муу заяанда осолдол үгүй шударгаар өөрөө сайжрах танилахтоо ер хизээбэр насан үргэлж хамгаа их омгоор бардамлан сайрхаа байгаа ихэрхэн бөгөөс үтэл номчдын нэр боллоо эгүүтгэн худал хуурмаг аргаасаа төвчээд өөрөө сайждах танилахтоо үнэн төрөлт хөвгүүн өөрөө танилахыг санахуна үлэмж өөрт их ачид овдос авахуна үргэлж өөр бусдын тул өгүүлсгүй дурлахуна үзүүлэгч адстдыг зүрхэндээ тогтоон чадахуна ягүүзэрсийн эрхт үнийг зарлаглсанд амт хүүхэн сонсоод цагаан үлсээ учрахгүй дурлснаар Дияны онлыг ухан гэгэн хоосон баримтлахыг мэдснэ ягүүзэрсийн эрхт маш баяссан агаараа аяа энэ амт хүүхэн нэгэн сайн райва болон ер райва нараас илүү сайн болох хэмээн олонтоо зарлагсанд дэрэгдэх агсан нь учруун энэ амт хүүхнээ өдийчнээ их баясах бөгөөс ягүүзэрсийн эрхтийн гэгээнээ өргөв бид химээллээ. Тэндээс амт хүүхэн бус улсад ном уншаад сайн эдэн авснаа ариулан ацарж ягүүзэрсийн эрхтээ золхон эдээгэн өргөөд урд их авах хоёроо зовоосон үйлсийг бүрэн үтснөө ягүүзэрсийн эрхт зарлаглрун. Аяа хүүхэн чи надаас илүү зовсонгүй бүүзаа. Ирэд үгэх эрэглэн их жаргал үгүй биш үү хэмээн зарлагсан амт хүүхэн бас учруу. Аяа ягүүзэрсийн эрхт ямраар их зовсон буюу хэмээснэ ягүүзэрсийн эрхт өөрөө зовсон шалтгаанаа зарлаглрун. Эцэг юугаа нөхцөн нөгөөд газраасаа үлдэгдсэн минь авга хийгээд гагаа ихч хоёр өшөөт болсноос улам ихийн үгээр хараал сурсан өштнөө мөндөр хийгээд хараалаар гисгээснэ тэнд багш лам нар минь удирдуулан үзүүлснээр тэндээс дуун орчуулагч марв ламын гэгэнэн золгож үнэн бэрх хатуужлаар явхуд боловсон танилгын өвдсийг төгссөөр сойрхон илчил үгүй аглаг орноо бүтээхээр од химэн зарлагсланд тэндээс өөрийн газартаа ирж үдсэн ёсон хийгээд сэтгэлэн уярсан ба тууцыг дэлгэрэнгүйе зарлаглаад ийм эрлэхийг үзэхүүний уйтхаас өөр үгүй химэн сэтгэж
Ачид эрдэнэ лам юугаа зарилгаар увдсыг бүтээхээр уулдыг битгтэн халгаагаар тижээл болгон бэрх хатуучлаар яваад бясалгасан дэдүүгээ нууц таринсаа ямар ба номлосон мөг хийгээд ач үрсийн эрдмүүдийг сэтгэлдээ ухлаа бий. Өдий чинээ чамд зовлон болсонгүй буй хэмээн зарлагсанд урд сайн авьяасын хүчнээр амт хүүхэн эвүүзэрсэн эрэхтэй их бишрэл болоод тэндээс бас улсад ном уншихаар одож олсноо аван ирээд мөнхүү бас золгон эвүүзэрсэн эрэхттэй бариад ном утсноо эвүүзэрсэн эрэхт номлорон шудраг утга хийгээд олохуяа бэрхчлөө учрал ба мөнх үгүй хийгээд үлсийн шалтгаан үрс эргэлийн гмийн учир хийгээд танилцахын тус эрдмүүдийг нягт номлосонд амт хүүхэн сэтгэлдэн эдгээрийг бүрэн мэдээд энэ заяаны эргэлийн үлсийг голж үнэн намыг үлцгүй хэмээн шийдсэн цагт тэнд их авга юугаан урдл ул болгон эвүүзэрсэн эрэхтийн дэргэд суулаа. Тэнд урдах мэд улсад номыг уншсны тул сайн эдээ эсхүү аван ирснээ их авганы сандрун өглөгийн эзэн эдэн эсвгсэн болов уу хэмээн санаад тэнд улсаас асууран танаа ном уншиж бөгөөтл хөвгүүн минь та эдэн эсвэг үү хэмээн тэр зэргээр өглөө хэмээлээ. Эвүүзэрсэн эрэхттэй олсон эдээгээ өргөн явахын мэдээд их авга хоёр минь ямраар хорж бөгөөтлис болсонд хоёул их уурлалаа. Тэр цагт амт хүүхэн эвүүзэрсэн эрэхт мялын өмнө номын хаалганаа орсгой хэмээн үтснөө өөр тонилох судрын ёсоор ариун явдалд увшин сахил сойрхоод их хүлэгний хүсэн орох сэтгэл үүсгүүлэн нэрийг нь алдарсан очир райчин хэмээн нэрлэж очир гахаачийн авшиг сойрхон адцдадлаад сэтгэлийг нь боловсруулан зохион дулаан элчсийн хөтөлбөр сойрхоод бүтээлгснээр элчсийг бүтээн чадсны хүчээр гагц бүс орхимжоор үл даарах сайн онлыг бүтээлгэн дархийн удирдуулсныг сойрхлоо. Тэнд нэгэн өдөр тарган малын хөл олсноо эвүүзрийн эрэхттэй бас бариад түүнээ нөгөө давга ихтэй үл одон ямарваа олсон эдээгээ үргэлж ацарч эвүүзэрсэн эрэхтийн өмнөд хүндлэн өргснөө тэнд багш шав хоёул янагчнс өгүүлэгдэн нэгэн нэгтнээ сэтгэлийг мэдэн итгэлцснээ эвүүзэрсэн эрэхтийн сэтгэлдэн зохист болоод тэнд алтарсан очирт райчин амран суухгүй тэр учраа урд ном уншуулагч өглөгийн эзэдтэй их авга хоёр нь их уурлан явах байна. Тийм үйлсийг нь мэдэн үл өгөх арга үгийн тул тэнд олсноо заримыг нь хөргөж өглөө. Бас нэгэн зүйлийн өглөгийн эзэн ирж ном унш хэмээснээ райчин өгүүлрүүн. Та над өгснөө миний дураар болох хунаа одсугай. Хэрвээ миний дурснаас өөр бөгөөд үл одох хэмээснээ тэд өглөгийн эздийг их нь үгэндээ оруулан эс чадлаа. Тэндээс райчин өглөгийн эзэдэн одоод олсон эдээгээ бас эвүүзрийн эрэхтийн дэргэд аван ирэх үе. Нэгэн өглөгийн эзэн эм чи яхаа одохгүй хэмээснээ райчин өгүүлрүүн. Эвүүзэрсэн эрэхтийн дэргэд одохгүй хэмээснээ тэр нь би чам луга ханилан оцгой хэмээн тэндээс райчин луга ханилан ирж эвүүзэрсэн эрэхттэй золгон их бишрэлт болоод тэр өглөгийн эзэн нь нэгэн гэрс барьсанд түүнийг нь эвүүзэрсэн эрэхтээс аваад тэндээс райчин дагуулan нэгэн ачаа 13 лүүрээд одож ямаан давааны өчүүхэн хонгол сун хурч тэнд манчрын бүтээлийн аргыг райчин сойрхон тарныг нь уншуулан суух цагт тэнд их авга хоёр эдгээр зүдэрсэндээ хоёул их уурлаж тесэн ядаад эвүүзэрсэн эрэхтийн суух хонглоон ирж гуйланч хөвгүүний минь сэтгэлийг урвуулав хэмээн суух хонглоо орохыг дурлан түүнээ орж ис чадаад уурлаж багш хоёулангийн чулуугаар хур орсон мэт цохлоод дэрэгдэн босч ирээд бид хоёроо үл чадагдах хэмээн бас чулуугаар нэг хідэн цохлоод харж одсноо нөгөөд нэгэн өдөр багш хоёулангийн хамт суун атал бас их авга хоёр хоёул ирж эвүүзэрсэн эрэхтийг олонтоо чулуугаар цохлон өшөөт авган райчингийн гарыг хүлээд дээслэн чирсээр аван одохдоо чам луга ном эс уншуулавч зарыг химээснэ тэнд эвүүзэрсэн эрэхт өршөөнгүйгээс өөр бус зарга бээрис үйлцнээ райчин нь лам хийгээд дээд 3 эрдэн химээн гаслах дуугаар их бархиртал үл болон их авга хоёр нь гэртээ аван одоод өгүүлрүүн. Идүүгээ чи олсон эдээгээ манд авчирж өг. Хэрвээ ном уншаад олсон хишгээ үл ацрах бөгөөс энэ тариалангийн их газрыг гараа рухан хагал химээн үйлдснээ алга хийгээд хураанаас нь өгөр цус цувирлаа.
Тэр цагт их юугаа үгүй ээ. Авгын тариалангийн эхнээ өргөст хэсэг мод бүлгөө. Түүний хойно нь мэлхий хийгээд жирэм загаст усан агсан тэр тариалангийн адаг нь бас сэ химээх өргөст модон хийгээд цөөн бүлэг ургасан харган бүлгөө. Түүний дэргэд усан хар мэлхий хийгээд жирэм олон асан. Мөнхүү тэдгээр 3 толгойд цогт усын хан агуй химээлдэх бүлгөө. Тарих хадах хийгээд дайсан болох цагт тэр лусын хааныг тэд үргэлж дахин агсныг тийм тахих үйлсийг нь байлгасан гмийн шилтгаан болов. Эс бөгөөс хүний эд мал булаан авахч авгыг нь үхснээ. Цогт лусын ханы агуй булгийн амсраа нэгэн нүхнээ авгаан эсийг оруулан түүний амсрыг нь шавраар шаваад лусын хаана хатангатгав химээлдэх бүлгөө. Тийм үйлсийн шилтгаанаар гин болов. Бас нэгэн нагцраачин залах хэмээн бүгд арах догшин адац газрыг ухалцуулсан бас түүний шилтгаанаар гин болсон болов. Эдгээр 3 үйлс нь райчингийн шилтгаанаар 14 насранд нь эрдэн биеэ гинэлт их муу чилээ болсон тэр цагт их авган өгүүлрүүн. Идүүгээ энд бүүсүү. Милравийн дэргэд од химээснээ тэндээс игүүцэрсэн эрхтийн өмнө ирснээ игүүцэрсэн эрхтэд зарлагларун. Аяа мухаг хөвгүүн чи буюу юу? Адгуусч жаргах газраа санан газарлах бөгөөтл энд чи юунаа эс ирлээ. Идүүгээ би чамайг туслан үтсгүй химээн зарлаглаад эс өгөх химээх овдсыг сойрхон тарныг 5 сар болтол уншуулсанд ер нэгэхэн бэр тус ис усныг мэдээд бас очирвааны биеийн зүрхэн тарин базарвааны хум химээн уншуулан тус ис болсонд тэнд хонглын дотор үл сун бас давхар байшинд орол үгүй тэр орчин гадуур хонож яван атал тэнд нагад сэрж зоолгоод өгүүлрүүн. Аяа хөөрхий мануу хааны үр мэт явлаа химээснэ. Тэндээс райчин гүнтэнгийн өргөст газар дах нагцтаан одож тэнд уншлаг ном уншиж явлаа. Тэдний ойр эр гал амирлангүй их бүтээлт химээх. Тэр их мөндөр орхуунаа хуруугаар дээш зайдах үед их мөндөр удал үгүй зайлан одох тараг хийгээд архины гин болсны савстор гараан дүрхүүнээ тараг бүрэлдэхүүний архийг сайн болгох тэрхүү амирлангүй их бүтээлтэд райчин золгоод асуурав. Иймийг чадсан хүчин чинь юун буюу химээснэ амирлангүй их бүтээлт өгүүлрүүн. Энд үйлсийн очир багшийн дундад бүтээлийн аргыг олсноор түүний тарныг уншсан хүчин болов химээснэ райчин өгүүлрүүн. Тийм бөгөөс надад сойрхож болмоо химээснэ амарлангүй их бүтээлт. Идүүгээ над луга явагдах химээн зарлаглаад догшин гардын тарныг сурган нэгэн эвдэрхий хонголт суулгаж зунаас намар болтол уншуулсанд тэнд ном уншиж олсон хүнсээ барсанд их авга надад хүнс үг химээснэ тэр үгээр нь үүр болтол хүнс эс өгвөө. Тэр цагт райчингийн зүүдэн дэвсгэрийн доороос олон могоо мэлхий гараад хилэнцэд хорхоо могоо тэргүүтэн бие давран явахыг зүүдэнд олонтоо орсонд сэрээд сац зочин имээв. Төдөө нагац бэр өөрөө олон идээ хүнс хүргэж ирсэнд их авгадаан ин өгүүлрэн. Баран минь хүүхэнд хүнс идээг хүргэж өгөх химээснэ их авах 2 түүний үгээр хуурсан тариаг 4 атгын төдийхнөө хүргэж ирээд хүүхэндээ өгүүлрүүн. Чи үнийг идээд энд үл сугдах, бидний нүдэнд үл үзэгдэх, чихэнд бээр үл сонсогдох газар одох. Бид үүнээс хойш чамд хүнс үл өгмөө хэмээн муу үгээр өгүүлбэс хүүхэн ихэд хатуу уйдах сэтгэлийг төрүүлж идүүгээ би үхвээс сайнхүү хэмээн сэтгэх цагт тэндээс лам бээр маш нэгэн их хүйтэн өдрийн тул харин сууваас тэнд 4 газар ирж хүйтнийг даарч өлсөөд нэгэн суу хорныг өгөгдөх химээснэ. Лам нь нэгэн суу хорныг өгөөд гал түлж дулаацуулан бас симбаг өгч асарч хайрлаваас тэд тэр шүн амарч нойрсоод шүндэл болсонд буян луга барилдуулж суугаад гэрэл шарын хувьд бухууху наага бухууху олон лусын хад зүүдэнд ороод сац аяа хүүхэд чамд лусын хаадын өвчин хүртмүү хэмээвээс надад лусын хаадын өвчин хүртвээс би ихэд зовмоо юу хэмээгээд надад нэгэн хурсан тариа бүлгөө та азар нар түүнийг зогломоо хэмээвээс бид эцэвэ гэд бүгдээр идэв. Тэдгээр азар нарын тэргүүлэгч ноён нь төв дүгийг ихэд мэдгч бүлгөө тэрийн өгүүлрүүн.
Тэр өвчин дарах хийвээс гайхал болох хэмээх төдий. Би тийм аргыг үл мэдгүй хэмээгээд урд тарны шарид хийсэн юун бөө хэмээгээд үлгэрийг номлоос тийм бөгөөс тэр тарныг өдөртүүлснийг эс авсны тул гин болсон бүлгөө хэмээвээс түүнийг сонсоод райчин уйлсанд төдий тэдгээр азар нарыг эндүлтэж ийн өгүүлрүүн. Аяа райчин чи бүү уйл дээш босогдох хэмээн эрхэн азар ийн өгүүлүн. Бид бүхэн хар хятадын орондох уйтаншин ууланд одох бүлгөө чинь суваас лав өх мө чамд эд бөө бөгөөс алтыг авагдахгүй даваасад химээх балгадын ор дэргэд бидний лам валуу зандра бүлгөө очирван луга ялгал үгүй аавга хүчит бай бүлгөө би энэ гурван нөхрөө жуух бичгийг өгч хар хятадын уйтаншин ууланд илгээс үгэ би чамааг хүрхээр оцгой химээснэ. Төдий тэр үгийг сонсоод цас сэтгэлэн тэсэн ядаж эс одвоос би өгсгүй химээн амалтав. Тэндээс турх руу судар нугуудыг уншиж 400 алтыг аваад эрхэн азрын сургасанчлан нэгэн тасалсан дундуур гуваа нэгэн жанч бас нэгэн бүс орхиул замын хүнс тэргүүтэн хэрэгтэн нүгүүдэн хураагаад үлдэн урд муу заяаны шалтгаанаар хатууд нөхцсөн 2 дугаар зүйл төгсвөө.